За энэ одоо судалгааг яг одоогийн эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад бизнес эрхлэгчдийн хүлээлт нөхцөл байдалтай хэр одоо нийцтэй байна? Ер нь хэр өдрөг байна? Ер нь эдийн засгийн бизнесийн хүлээлт гэдэг юм бол эдийн засгт маш олон юмыг одоо хөтөлж байдаг шүү дээ. Тэгэхээр тухайн жилийн одоо топ 50 компани хүлээлт гэдэг бол маш чухал байдаг. Энийг хэмжих зорилгоор бид нэгээс топ 50 SEO-гийн судалгааг ингээд хийдгээ. За тэгээд ерөнхийдөө бол сорилттой өсөлтийн жил одоо байна гэж гарсан байдаг. Ягаад гэвэл энэ гадаад орчны тогтворгүй байдал, за мөн засгийн газрын одоо улс төрийн тогтворгүй байдал, за тэгээд худалдан авах чадварын уналт одоо гэдэг ийм 3 шок зэрэг давтсаж байгаа учраас энэ жил бол нэлийн амаргүй жил байна. Тэгээ энэ ч гэсэн одоо ер нь бол зах зээлүүд дээр бол мэдрэгдээд эхэлчлээ. За тэгээд ерөнхийдөө энэ хүлээлт бол нэг тийм өөр байсангүй улс төрийн одоо бас ийм дагалтай байдал бол үргэлжилж байна. За энэ мэн өөрөө нөгөө бизнесийг эрхлэхэд ийм одоо тодорхойг болгочдөг. За тэгэхээр ингээд хөрөнгө оруулалтууд хойшилчдаг. За тэгээд мөн одоо яг хуу мега том төслүүд маань ихэнх нь одоо зарцж байгаа шиг байна. Тэгээ энэ мэн эргээд нөгөө нэг эдийн засгээ дэмжих одоо том төслүүд нь зогсоод ирэхлээр ингээд бас тэгээ нөгөө талаас худалдаа авах чадварын уналт гэдэг ингээд давхар ийм нэлийн хүнд асуудал үүсч. За тэгэхээр мэдээж 2 дугаар хагасаас эхлээд бол энэ борлуулалтууд бол нэлийн хумигдаж эхэлж таараа. Нэлийн одоо импортын өндөр үнэтэй бараанууд дээр бол ирсэн мэдэгдэнэ. За дотоодын хүнсний боломжийн үнэтэй бараан дээр бол бас тодорхой хэмжээнд боломж болж орж иж магадгүйгээр байна. Тийм учраас ер нь бол одоо биднэрт бол бизнес нэг л зорилт байдаг шүү дээ, өсөлтөө хангах тийм. Тэгэхээр өсөлтөө хангах тийм. Тэгэхээр нөгөө өсөлтөө хангахад амаргүй л байна гэсэн үг. Тийм учраас бид нар зүгээр нэг ингээд нэг юм өдөр тутамд юм уу хийцдэг, тухайн жил болгон хийцдэг аргаараа хийгээд нэмэр байхгүй л гэдэг. Тэгээ манай ах бол бизнесийн судалгааны компани та нар маань мэдж байгаа. Бид бол зах зээлийн боломж хаана байгааг гаргаж өгдөг. Тэгэхээр нөгөө судалгаанд бол нэг ачаал бүгдлэг өгдөг манай бизнесүүд ерөнхийдөө одоо өөрсдөө одоо gut feeling-ээр гэдэг шиг яваад байдаг. Одоо тийм боломжгүй болж байна гэсэн. Тэгэхээр бид нар зах зээлийн нөгөө манайхыг хэрэгжилж байгаа бүлэг маань одоо за эднэр бол хэрэглээ бид нар одоо нэг 20% шеэртэйг бол бид нар 25 болгохын тулд хэрэглэх болцоотой бүлэг маань хэм байна. Тэдний зан төлөв яаж хэвшсэн байна. Тэднийг яаж өөрсдийнхөө бүтээгдэхүүн хэрэглээ рүү оруулах уу гэдэг дээр бол нэлээд одоо ийм судалгаатай хандаж за тэрнлөө ийм нэг системтэй одоо ийм хандсан одоо маркетинг болон одоо тий брендингийн стратегиудээ бол нэлээд тийм судалгаатай одоо тактиктэй ингэж хийж бид нар өсөлтөө хангах бололцоо байна гэсэн. Яг нь судалгааны одоо нэг бас анхаарал татсан сонирхолтой хэсэг нь за ерөнхийдөө компани өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа дотоод бэрхшээл юу байна вэ гэж харсан чинь за үйл ажиллагааны зардал нэмэгдэх, ажиллах хүчний ур чадвар, бүтээмж мөн адил гэдэг нэг юм дотоод үйл ажиллагаатай холбоотой хоёр асуудал дийлэнх одоо хэсгийг бүрдүүлж байна л да. Тэгэхээр ерөн зүгээр 2026 оны хувьд за үйл ажиллагааны зардал нэмэгдэх үндсэн шалтгаан бол яахаар одоо газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалсан асуудал болчихлоо шүү дээ. Тэгэхээр та бүхэн энэнийг яг ямархуу байдлаар шийдвэрлэх боломжтой гэж харж байна. За жишээ нь сүрэн дээр бас одоо энэ талаар цаашдаа одоо гүйцэтгэх удирдлагуудын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар яг юу зөвлөсөн байгаа вэ? Ер нь ковидоос хойш тасралтгүй бүх юмны зардал өсөж байгааг бид нар мэдж байгаа. За энэ дээр бол мэдээж энэ гадаадын орчны энэ таг нөхцөл байдлаас улмаар улам одоо дордуулж байна л да. Тэгэхээр яг зардлын өсөлтийг бол бид одоо ингээд одоо бид нар бол бас яд чадахгүй шүү дээ тодорхой зардлуудаа гаргана. Гэхдээ энийг нөгөө одоо буулгах болж нь бол технологи л гэж харж байгаа. Тэгэхээр AI-г бол зөвхөн нэг AI гэж яриад байх биш. Илүү нөгөө бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх, цаг хугацааг хэмнэх төр нэлийн одоо тийм практикал байдлаар бол хэрэглээнд нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр AI гэдэг нь бол ерөнхий нэг юм чатын хүрээнд бодоод байх биш. Агентик байдлаар одоо ингээд өөрөө өөрийнхөө процесс төр яг хаана нь яаж хэрэглэх вэ гэдэг рүү илүү нэлийн наривчилж ажиллах шаардлага байна. Ер нь бол топ 50 компаниудтайгаа ингээд уулзаад явхад AI-ийн талаарх ойлголт нэвтрүүлтийн төвшин одоо энэ хангалтгүй байна гэж дүгнж болохоор байна. Ерөнхийд ойлголтын төвшөнд бол маш их байна. За бид нар өөрөө сүүлийн 2 жил яг ийм судалгааны аналитик AI одоо өөрсдийн төлөө бол хөгжүүлээд өөрсдийнхөө харилцагчнаас бол хэрэглэгчээ ойлгож өдөр тутам хэрэглэгчтэйгээ одоо хамтарч шийдвэр гаргахад нь маш хялбар болгож өгч байгаа. Тэгэхээр бид нар олон улсын AI хөгжүүлэгч нартай хамтарч ажиллаад яг энэ AI-ийн агентик ийм өөрсдийн төлөвийг хийж байгаагийн хувьд бол бас энэ талын ойлголт бол нэлийн одоо бас харьцангуй өндөр байна л да. Тэгээд бид нар бас сая Аз нухан далайн одоо Isomar гэдэг дэлхийн судалгааны нийгэмлэгийн хуралд бас 2 бүтээлээ явуулсан. Нэг нь манай AI суурьтай одоо яг энэ хэрэглэгчийг ойлгох судалгааны бүтээл байсан.
За нэг нь бол нийгмийн нөлөөллийн бас ийм ажил байсан. Тэгээд нэг ажил маань бол энэ Аз Номгонтлын хэмжээнд одоо топ 3 ажлын нэг болсон бас нэг юм сайхан мэдээ те. Тэгээ энэ маань бол бидний одоо бизнесийн судалгааг олон улсын яг энэ одоо бизнесийн судалгаа яаж явагддгүү, трендийг яаж ойлгодгүү, хэрэглэгчийг яаж ойлгодгүү, дээр нь одоо энэ AI-ийн хөгжүүлэлтүүдийг хийх гэж 24 жил зүтгэсэн бас энэ үр шимийг маань бол одоо үнэлж гин гэж ойлгож болно. Яг бол энд бол дэлхийн том судалгааны компаниуд, Япон, Солонгос, Австралийн компаниудтай бид нар энэ зэрэгцэж өрсөлдөж одоо тийм өндөр амжилт үзүүлж гин гэдэг маань. Тасаа хэлж ин л да топ 50 компани түвшинд бол ойлголт бол байна. За гэхдээ нэвтрүүлэлт бол хангалтгүй байна гэж байна. За гэтэл сая сүүлд одоо гарсан хөдөлмөрийн зах зээлийн судалгаар за нэг талаасаа ур чадвартай ажиллах хүчний хомсдол бол маш өндөр байна. За нөгөө талаасаа ажил хайгаад олдохгүй байгаа. Одоо хүсэж байгаа ажлын байранд одоо орж чадахгүй байгаа гэсэн юм хоёр талаасаа одоо нийцлийн асуудал байгаа даа. Тэгэхээр энэ дээр одоо жишээ нь хэмэл оюун ухааныг ашиглаад юу гэдэг юм ур чадварыг одоо ахиулах ч гэдэг юм уу. Энэ чиглэлийн ойлголт юу н компаниудад байна уу? Бүрэн боломжтой. Гэхдээ энэ нь нэг ерөнхий одоо чат байгаад тэр нь бүх юмыг хангацна гэж ойлгож байгаа бол буруу л гэж хэлсэн. Жишээлбэл манайх бол судалгаа аналитик чиглэлийн хөгжүүлсэн байна гэсэн үг олон улсын багтай хамтраад. Тэгэхээр одоо жишээлбэл нэг 24 настай охин санхүү төгсөөд ажилд авахд тэр охин одоо монголчууд хөдөөний амьдралыг юм уу одоо гэр хорооллын амьдралыг сайн мэдэхгүй ч болно шүү дээ. Тэгтэл нөгөө бараа зарах байгаа компани маань бүгдэнд нь зарах гэж болно. Тэгвэл бид нар энэ одоо монголчуудын амьдралын хэв маяг медиа хэрэглээний тайлангараа сургагдсан AI-г одоо бид санал болгож байгаа байхгүй. Тэнгүүд тийшээ нөгөө охин маань ороод за би одоо 7 буудлын амьдралдаг нэг 50 орчим насны Бата гэдэг ийм хүнд одоо ийм бараа зарах гэсэн юм аа. Энэ хүнд би ямар суугаар одоо мэдээлэл нь хүргэх вэ? Энэ хүний юу нь яаж амьдрдаг юм бэ гэхэд нөгөө AI маань тухайн бүтээгдэхүүнийх нь онцлогтой нөлөөлөд гаргаад өгч гэсэн. Тэгэхээр нөгөө охины одоо зах зээлийн ойлгох чадамжийг бид нэг 60% өсгөж байгаа байхгүй. Тэр охин өөрөө нэг 30% гэж бодох юм бол за дээр нь мэдээж энэ хүн зориулсан одоо рилний санаа одоо контентуудын санаанууд гаргаад өгөхэд ингээд 50 санаа бол 50 санаа гаргаад өгч. Тэгэхээр хүн болгонд креатив ур чадвар байхгүй шүү дээ. Тэгэхээр креатив ур чадварыг бол бас ингээд одоо нэг 60% өсгөж гэсэн. Тэгэхээр иймэрхүү маягаар ер нь тухайн одоо юм dedicated юм зориулсан төлөвлөлтийг ашигласнараа одоо өөрсөндөө ур чадвар муутай байгаа ажилтнгийн ур чадварыг бол одоо нэг юм нэлээд өндөр хуваар өсгөж одоо өөрсдийнхөө бүтээмжийг өсгөх болцоо байна гэсэн. Энэ бол нэлээд одоо юм бодиттой одоо юм. За ямар ч үсэн бид нар бол өөрсдийнхөө индастри одоо энэ зах зээл хэрэглэгчийн ойлгох чиглэлд бол энэ дээр олон улстай бол нэг шатнд бол алхаж байна. Яг хөө бүтээмж нэмэгдэн гэдэгтээ бол санал нэг байна. За нөгөө талаас нь харах юм бол ур чадварын хувьд одоо жишээ нь ихтэй сургуульд олгож чадахгүй байгаа ур чадварыг олгох тал дээр AI бас хангалтгүй гэдэг одоо шинжээчнэр бол хэлж байгаа шүү дээ. Нөгөө талаас одоо юу гэдэг судалгаан зарцуулах тодорхой хэмжээний цаг хугацааг бол хэмж болж байна. За одоо хүний ажлыг хөнгөвчлж байна. Тэгэхээр энэ дээр ур чадварын хувьд одоо нэмэгдүүлэх ямар боломж байна? Ерөн зүгээр энэ дээрээс технологийн хувьд ямар боломж байна гэж харж байна. Ер нь бол та маш зөв асуулт асууж байна. Ер нь бол AI маань өөрийнхөө нөгөө өгдлийнхөө хүрээнд ажилладаг зүйл шүү дээ. Тэгэхээр олон улсын одоо General AI, Gemini одоо ингээд Claudia гэдэг юм уу OpenAI-г бид нар ашиглахаар нийт одоо дата өгдөл нь 90% нь интернетийн ерөнхий англи хэл дээрх мэдээлэл дээр ажилладаг юм. Тийм учраас тэр бол одоо яг Монголын нэг контекст дээр ингээд шууд амар сайн алдаагүй ажиллаж гин гэж дүгнэх болцоог. Тийм учраас бид нар өөрсдийнхөө одоо 20 гаруй жил хийсэн Монгол хэрэглэгчийн судалгаагаараа сургаад тэгэхээр одоо илүү 90% та Монгол хэрэглэгч шиг тэгтээ суур нөгөө LLM-ийн чадамжаа одоо Gemini дээр ч юм уу суурлаа хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бол таны яагаад байгаа мэдээж AI дээр маш олон сул талууд байгаа. Тэрийг бид нэр одоо өөрсдийнхөө юм одоо юм тусад нь хөгжүүлэлт хийж засварлаж байна гэсэн. Ийм байдлаар бид нэг өөрсдийнхөө одоо Монголын нөхцөлдөө ашиглах нь бол бас их чухал байгаа. Яг ийм одоо жишгээр бас Монголын компаниуд одоо тийм миний бол би зөвхөн өөрөө судалгааны индастригийн учраас судалгаа талаас бид нар тэр AI-ийн сул талыг яаж нөхөж байгаагаа гаргаж штт. Төгсөлтний зүйлийг маш товчхон асууя. За та сая 2026 оны 2 дугаар хагас нөхцөл байдал өөрчлөгдөнө. Худалдаа авах чадвар нэлээд буурах төлөвтэй байна гэлээ. Тэгэхээр ерөн зөвөр бизнесүүдийн хувьд хамгийн чухал анхаарч байгаа асуудал 26 оны хувьд яг юу байсан бэ? Тэр нь засагдаж чадсан уу? За жишээ нь засгийн газрын докторгүй байдал, үйл ажиллагааны одоо бодлогын докторгүй байдал ч гэдэг юм уу те. Энэ дээр одоо бизнесүүд хэр их хүлээлт өндөр байсан бэ? За ер нь бол яг хуу төр засгийг бол ер нь
садаауулагчл гэж одоо дүгндэг болчиход байна л да. Ер нь хин засгалж байгаа нь хамаагүй доктортой байх нь маш чухал байна. Тэгжээж бид нар нөгөө нэг гадны хөрөнгө оруулагчтайгаа ярих одоо төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх ингээ асуудлууд байж байгаа. Тэгэхээр яг одоо энэ чөлөөлийн интернет аян ярьж байгаа асуудал нь бол нэлээд бодиттой хийгдвэл бас илүү хэрэгтэй байна бизнесүүдэд. За ер нь бол альва зах зээлийн потенциал бол дундаж давхаргын одоо худалдаа авах чадвар жижиг дунд бизнесийг одоо бид нэр илүү бас ярих хэрэгтэй байгаа даа. Яг тэгэхээр өнөөдөр бол тодорхой хэмжээнд хүмүүсийн нөгөө орлогоос давсан зарлагтай тэрийг одоо банкны зээлээр нөхөж амьдарч байгаа. А зээлийн хүү одоо энэ банк бусуудын хүүгийн асуудал яригдана. Нөгөө талдаа рентийн асуудал маш өндөр болчихлоо. Бизнес эрхлэхэд одоо түрээсийн төлбөр гэдэг. Тэгэхээр ер нь монголчууд маань нэг зээлийн төлбөр рент одоо төлөх гэж бизнес хийх үү эсвэл зүгээр одоо хийхгүй байх уу гэдэг дээрээ жижиг дунд бизнесүүд маань нэлээд ихээр одоо хаалгаа барьж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бол энэ асуудал бол бас нэлээд тийм одоо энэ үнийн өсөлт одоо альва энэ юмнаас гарч байгаа гол хүндрэлмэн бол энэс хамаарат.